Мэдээж та олон жил одоо ажиллаж байгаа гэдэг утгаараа геологийн салбарынхан бол таныг амтахгүй сайн мэднэ. Бусад үзэгчдэд таниулах нь бидний өнөөдрийн нэвтрүүлгийн гол зорилго. Тэгээд уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд гэдгээр нөө сүүлийн үед албаны ярилцлагуудад их өргөдөж байгаа. За яг өнөөдрийн алба амнаас хоёлаа яриагаа эхлэе тий. Албанаас тэгье. За уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд ажиллаад 4 жилийн яг салбартаа одоо өнгөрүүлсэн байна. Тэг яг манай салбар бол эрэгтэйчүүд их давмгай салбар. Тэгээд эмэгтэй хүн гэдэг утгаар хүмүүс их хүлээж аваад байгаа. Тэг яг зөвөр одоо ажиллаа яг дицайдын төвшөнд авснаас хойш яг энэ төршний импортын асуудлууд дээр нэлээд төвлөрч бол ажиллаж байгаа. За геологийн салбарын хүн учраас яг суур салбар нь олж явдаг уул уурхай. Тэгээд яг үнэхээр ашигт малтамд нь байна гэх юм бол орд олоо цаашаа явна. Тэгэхээр энэ нь уул уурхай асуудал. За тэгээ газрын төсний асуудал, тэгээ хүнд үйлдвэрийн асуудал олон том тийм Монгол улсын эдийн засгийг нуруун дээрээ шууд утгаараа өөрч авч явж байгаа энэ салбар энэ яаманд ажиллаж байгаа нь бол ер нь бол нэр төрийн хэрэг баярлаж хүлээж авна гэхээсээ илүү их хариуцлагыг мэдэрч байгаа. Тэгээ богинохон хугацаа надад байх магадaltaй. Гэхдээ яг тодорхой хэмжээний ажлуудыг хийгээд дуусгах юмсан гэдэг завгүй ажиллаж байгаа.